Эрхэм үзэгчдээ бидний хэдийний танил болсон хүүхдийн дэгдэхэд цэцэрлэгийн хамт олон маань шинэхэн салбараа нээсэн байна. За ингээд шинэхэн салбарын үйл ажиллагаатай хамтдаа сайхан танилцъя. Хүүхдээ хараахан цэцэрлэгт өгөөгүй эцэгчүүд маань бидний одоо хүргэх энэхүү мэдээллийг бас анхааран сонсороо. Ингээд цэцэрлэгийн эрхлэгч од цэцэгтэй та бүдгийг уулзуулж байна. Юуны өмнө бас цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар үзэгчдээ бас танилцуулах уу? За тэгээ. Манай дэгдэхэд цэцэрлэг маань 2010 оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэгээд энэ баян зүрх дүүрэгт шинэ салбараа нээж чадах их баяртай байна. За тэгээ манай дэгдэхэд цэцэрлэг болохоор нөгөө салбар гэж ярьсан. Тэгэхээр баян гол дүүрэгт нэгдүгээр салбар нь байрладаг байгаа. За тэгээ манай цэцэрлэг 3 бүлэгтэй 75 хүүхдийн орон тоотой. Тэгээд нөгөө тавилга хэрэгсэл анги танхимын багтаамжил бүгд нөгөө ЦОП-ийн стандартын дагуу байгаа. Ер нь бас ороод ирэхэд андашгүй л байна л да. Дандаа ингээд цэвэр модоор хийгдсэн тавилгуудаас харагдаж байна. Энэ бол яхааргүй хүүхдийн эрүүл мэндийг утсан экологийн бас ийм гайхалтай бүтээлүүд байна л да. Эко орчин бүрдүүлсэн гэхэд болно л доо. Одоо манай тавилга ширээ бүх энэ тавиурууд маань 15 оны шин загварынх байгаа. Тэгээд энэ ор маань болохоор нөгөө бандан модон ортой. Тэгээ нөгөө гудс маань нэг Монгол цэвэр эсгээгээр хийгдснээр хүүхдэд нөө чиг хөлснөөс хамгаална гэсэн үг л дээ. Орчны үед ерөөдөө хүүхдийн одоо эрүүл мэндийг бодсон хүүхэд одоо ер нь цэцэрлэгт ихэнх цагаа хүүхдүүд маань өнгөрөөдөг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эрүүл ахуйн тал дээр ч тэр одоо хүүхдүүд маань тоогож наатгаж тэр их сайхан орчныг бүрдүүлсэн байна. Ер нь сургалтын тал дээр үзэгчид маань хамгийн гол зүйл бол одоо хүүхдүүд маань юу сурах уу, тэгээ ямар програмаар сургалт нь явагддаг бол багшлах хүчин бас ямар бол энэ талаар сонирхож байгаа. Яг үн тэглэг яах. Манай цэцэрлэгийн сургалтын талаар танилцуулъя. Тэгэхээр манай цэцэрлэг сургалт үйл ажиллагаагаа Италийн нэр эрдэмтэн Мария Монтессорийн арга зүйр сургалтаа явуулахаар бэлтгэгдсэн байгаа. Бэлдээд бүгдийг ингээд бэлтгэсэн байгаа та бүхэн харж байгаа хаа. За тэгээд энэ нөгөө Монтессорийн сургалт гэхээр зарим эцэгчүүд бас ойлгохгүй байж магадгүй. Энийг би бас их тодорхой тайлбарлаж өгье гэж бодож байна л да. Тэгэхээр энэ Монтессорийн сургалт гэдэг бол нэг хүүхдийг бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд бас гол зорилго нь оршиж байгаа. Тэгэхээр манай сургалтын хөтөлбөрийн гол зорилго маань бол хүүхд бие даад суралцах мөн хүүхдээ өөртөө ихтэй зан чанарыг төлөвшүүлэхэд их зорилго маань оршиж байгаа юм. За тэгэхээр нөгөө бие даад суралцах чадвар хэр юу хэлж байгаа вэ гэхээр нөгөө хүүхдүүд нөгөө багшийн зааснаар л ингэж нөгөө бүх үйл ажиллагаа явагдахгүй тий. Жишээлбэл хүүхд нөгөө өөрөө бодос сэтгэл гэсэн үг л тий. Тэгэхээр жишээндээ тайлбарлалт одоо жишээлбэл нэг 15 хүүхд нэг багшийн хэлснээр ингээд байшин зураа гэхэд 15 ижлэгэн байшин зурчин тий. Багшийн хэлснээр. Тэгснээс тэгэхээр бол манаас бол энийг бол тэр хуучин уламжлалт арга барилаас татгалзаад одоо тэр 15 хүүхд 15 янзын байшин зурах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь улам өөрийгөө өөрөө чөлөөтэй сэтгэж бодож өөрөө л бие дааж одоо мэдлэгээ олж авах гэсэн үг байхгүй юу. Энэ нь бол одоо бие даах суралцах чадварыг хөгжүүлнэ гэсэн үг. Харин өөртөө ихтэй зан чанар нөө сургуулийн бага ангийн багш нар бол ямар хүүхдийг хүлээж авах туртай байдаг вэ гэхлээр одоо өөртөө ихтэй те нөө үг хэлэхдээ багшаас айж юмэхгүй багштайгаа харилцдаг. Тэгээ бие даагаад ядаж сурах арга барилаа эзэмсээ тийм хүмүүсийг багаангийн багш нар хүлээж авах туртай байдаг л та. За тэгэхээр бас бие даан сурах чадварыг хөгжүүлнэ гэсэн ба тэрэнд бас манай энэ Монтессорийн тоглоомнууд их чухал үүрэг гүйцэтгэх нь л те. Тэгээ хүүхдүүд ер нь бүхэл энэ орчин тойрныхоо эд юмсыг байрж хүрч мэдэрчээж мэдлэг олж авдаг байгаа. Тэгэхээр зүгээр нэг хавтгай зураг үзүүлээл энэ юу вэ гэхийн оронд хүүхдүүд бүгдөө гар хургаараа байрж хүрчээж мэдлэгээ олж авна гэсэн үг юм. Тоглоомуудын онцлогуудын талаараас үзэгчтэй хоёулаа товчхон танилцуулъя л да. Манай тоглоомдыг бол бүгдээр нөө модоор хийгдсэн, бас цэвэр модоор хийгдсэн эрүүл ахуйн шаардлага хангасан. Жишээлхэд наацхан энэ тоглоом байлаа гэхэд хүүхд одоо энэ тэг гэсэн одоо энийг гараараа ингэж мэдэрнэ гэсэн үг. Тэгээ дараа нь энэ дээр ингээд цаас даваад бутахад бол тэр хүүхдээс зохих хэмжээний мэдлэг өөрөө олоод авна. Яг бол өөрөө мэдлэгээ бүтээж очснээс багш тэр болгонд оролцохгүй чиглүүлж өгнө гэсэн үг л дээ. Хүүхдүүдээр өөрөөр нь сэтгүүлж бодуулахыг гол зорилгоо. 5 мэдрэх бол одоо ажиллана гэсэн үг. Тий, яг үнэ мэдэрхэн хөгжил. Монтессори онлын гол юу мэдэрхэн хөгжил гэдэг байхгүй. Тэгэхээр дэгдэг цэцэрлэгийн хувьд бол ер нь үйл ажиллагааны хувьд бол туршлагатай хамт олон байгаа. 5 жилийн туршидаас одоо энэ чиглэл дээр ажилласан тий. Тэг яг энэ дээрс одоо онцлог гэдэг юм уу гэдэг Монгол хүүхдийн одоо цэцэрлэгийн одоо байх хугацаанд юуг илүү сурвал оновчтой гэж ер нь үздэг вэ? Одоо энэ дээр одоо миний түрүүний хэлсэн хоёр горил зорилгоорсон. Одоо би нэг бие та хөгжих чадвар гэлсэн. Нөгөөх нь болохоор нөгөө өөртөө ихтэй чадварыг эзэмших нь маш чухал. Манай хүүхдүүд нь ихэвчлэн бүрэг байдаг л да. Одоо багш нэг юм хэлжүүл ингээл загин чухалууч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо тэрийг нээлттэй өөрөө санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тийм хүүхдүүд сургууль бэлтгэхийг бид нар их хүсдэг. Манай сургуульд үйл ажиллагаа тэрлөө ингэж явагдахаар бэлтгэгдсэн байгаа. За тэгээ манай энэ сайхан сургалтыг явуулах багш ажилчид маань бүгд
боловсрол судлалын бакалавр зэрэгтэй багш нар байгаа. За тэгээ мөн тоогооч маань яг мэрэгжлийн хүүхдэд эрүүл аюулгүй хоолны талаар мэрэгсэн тэм тоогоочтой байгаа. Манай дэгдэх хоёр цэцэрлэг маань Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотод байрлаж байгаа. Тэгээ хүндэт эцэгчүүд та бүхний бяцхан хүүхдэдэд давуулаад ирээрэй гэж урьж байна.